Мөсний ордон бол яг ийм байна. Намайг амьд үлдээгаач. Хашлага уу? Орох хэсэг хаагдсан. Ким Сёкён энэ бидний дасны урд хаах ёстой. Яагаад нуруугаа харуул зовтон бэ? За. Гэмт хэрэгчнүүд үнэнч байдалд санаа зовдоггүй юм шиг байна. Мөсний шид хашлага бас хуруугаараа нэг төрлийн шид хэрэглэж байна уу? Тэр шидийн системд байдаг юм уу? Тэр шидтэн миний давталгааг хааж чадахгүй шүү дээ. Одоо бодоход бидний кланы хүч чадал хэтэрхий их байсан ч гэрт ямар ч нэгэн гэмтэл үүсээгүй байна. Энэ энгийн хашлага гэж үү? Чи хүндэтгэлгүйгээр ямар нэгэн зал хэрэглэсэн байна тийм үү? Биднийг эрхийг чи мэдээд бэлтгэлтэй байсан. Би оюун санааны ил дээр энэ газрыг хамгаалж байна. Би гэртээ эргэж ирээд удаагүй байна. Тиймээс ямар ч хулгайнууд миний шалыг бохирдуулж болохгүй тийм үстэй. За, чамд ойлгоход хэцүү байж магадгүй миний хийж буй зүйлсийн төвшинг чи миний гэрт орж ирсэн тэр мөчөөс та нар аль хэдийн миний нутагт эсрэг хөл тавьсан. Чи аимшигт мангас. Би ганцаараа удахгүй галзуу чадвар. Галзуу дэлбэрэлт. Энд хэн мангас вэ? Чиний хүч асар их нэмэгдсэн бололтой. Чи надтай хамт өгөх гэж байна уу? Тэр ухаанаа алдсан бололтой. Түүний хурц ааш нь тулаанчийнхантай адил байна. Би чамд хүндэтгэл үзүүлье. Бахархалтай бай. Энэ бол дээд түвшний элдний эзэн хааны цохилт. Энэ бол миний гэр. Уучлаарай саад боллоо. Яагаад хаалга онгойтсон байна юу? Гэрт юу болоо вэ? Урд хаалга яагаад ийм байдалтай байгаа юм? Би оройтчихлоо. Битгий гайх. Энэ зүгээр л гэрт ирсэн нээлтийн үйл ажиллагаа. Нээлтийн үйл ажиллагаа яагаад цусаа дүүрэн байдаг юм? Та эргэж ирээд дахиад асуудал үүсгэсээр л байх уу? Чиний царай чинь амар байна. Хэрэв чи морийнд очвол тэнд хамгийн хүчтэй болж чадна. Энд зодон болсон бодолтой. Энэ эмэгтэй. Түүний дотоод урлаг нь Тэнгэрлэг кланы эхлэл хөгжүүлэлтийн урлагийн нийцэж байна. Ча Шинхён чи дуу дамжуулахыг хүртэл ашиглаж чадж байна уу? Чи хэн бэ? Чи өөрийгөө морийнд очсон царийн ганц хүн гэж бодсон уу? Мөргөжлөл бий.